намайг хүмүүсийн оролцсон гэдэг Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалтын хамгаалтын захиргаанд мэргэжилтээр ажилладаг. За би ажлын гараагаа бол байгаль хамгаалагчаас эхэлсэн. Одоо үүрийн мэргэжилт хяналт чанар хариуцсан мэргэжилтнэр 4 дахь жилдээ ажиллаж байна. За миний ажлын чиглэл бол ерөнхийдөө гэмт хэрэг зөрчил тусгай хамгаалалтын газрын горим дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, арилгах, таслан зогсоох чиглэлээр гол зүй төвлөрч ажилладаг. За тийм хэдий ч одоо үүр амьсгалын өөрчлөлт, цаг агарын таагүй байдал, биологийн олон янз байдлын ховрдол, цэвэр усны хомсдол, хог хаягдал зэрэг асуудал одоо үнэхээр сэтгэл эмзэглэж явдаг. За энэ удаагийн Монгол эколог төвөөс National Park Академик хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй одоо хамгаалтын захиргаадыг бэхжүүлэх зорилготой тусгай хамгаалалтаа газар үндэсний бахархал 2025 хуралдаад оролцож туршил хуримтлуулаад олж авсан мэдээлэл одоо мэдлэгийг хамгаалтын захиргааны байгаль хамгаалагч бусад мэргэжилтнүүдтэй хуваалцах цаашдаа өрийн хамгаалтын захиргаанд хэрэгжүүлэхийг одоо зорж тус хуралдаад оролцохоор энэхүү бичлэгийг хийж байна. Алтай Тамбогдын байгалийн согсолборд газар, Сэлхмийн нурууны байгалийн согсолборд газар гэх хоёр байгалийн согсолборд газрыг хариусан хамгаалж байна. За хариусан хамгаалж буй тухайн газар нутаг маань өөрийн гэсэн онцлогтой одоо өндөр өвлийн бүсд хамаарах тул эрсдэс уур амьсгалтай учраас одоо уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа нь сүүлийн үеийн судалгаагаар мөн нүдэндээ ч ил тод харагдаж байна. За хэдий тийм байсан ч гэсэн одоо манай хамт олонны хичээл зүтгэл ажил хөдөлмөрийн өөрөнд 2030 он гэхэд манай хамгаалтын захиргаа дараах амжилтанд одоо хүрсэн байдлаар би төсөлж байна. За нэгдүгээр мөнгөсас мөсөнгөл мөнгөс хэвдэг бүхий одоо Алтай Тамбогд Аршааны ийх өндөр хайрхан цагаан асгад өвчүү ёолд зэрэг өндөр өвлийн өсгөлөнд төгөлдөр эмзэг экосистемийг одоо бүрэн судлаж дууссан байна гэж үзэж байна. За хоёрдугаар өндөр өвлийн бүстэд харалддаг цөм зүйлийн одоо нэн ховрдсон амтан ургамлыг хамгаалан хадгалж үлдсэн байна. За гуравдугаар хотон хурган даян нуур зэрэг томоохон нуурын усыг бохирдлоос сэргийлэн цав газрын онгон төрх байдлыг хэвээр хадгалах одоо зохистой арга хэмжээ авсан байна. За дөрөвдүгээр Монгол Алтай нуруунд тархсан чинсэн ойг хамгаалж ашиглалтыг хязгаарлан одоо байгалийн аясаар нөхөн сэргээн ургах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж үзэж байна. За тавдугаар нутгийн одоо өвөрмөс соёл иргэншил байгалийн бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадахгүйс унган төрхөө харсангүй одоо хадгалж үлдсэн байгаль орчныг одоо тухайн нутгийн соёл иргэншил өвөрмөс онцлогтой хослуулсан одоо аял жуулчлалыг согсоорон хөгжүүлсэн баруун бүсийн жишг хамгаалтын захиргаа болсон байна гэж төсөөлж байна. Баярлалаа.